Silent Hill анхны Японд үйл явдал нь өрнөгт сурлан болж байгаа юм байна. Хэдий Ebisugaoka гэх зохиомжтой хотод үйл явдал нь өрнөгч гэсэн энэ хот нь Kanayama Gero гэх жинхэнэ хотоо санааж бүтээгдсэн хот. Продюсер нь яагаад энэ удаа Япон улсыг сонгосон талаар дурдахдаа ууг нь үргэлж Япон болон барууны өнгөөс даймжийн тоглоом байсаар гэсэн ч гэсэн цагийн эрхэнд Япон хэмээг нь алга болж ирсэн болохоор албаар лалруудаа Япон тоглоом шүү гэж байгаа юм байна. Konami Entertainment-аас энэ тоглоомны зохиол нь шинэ зохиол болохоор шинэ тоглогчид шууд тоглоход асуудалгүй бас хуучин тоглогчдод зориулсан эсрэг үдэгч гэсэн олон оруулсан байгаа гэсэн юм байна. Зохиол дээр нь харин Ryukishi 07 буюу Windy Cry монголоор царцаа ойлгох цагаарыг бичсэн зохиолч ажилласан юм байна. Тоглоомны дуун дээр харин Akira Yamaoka гэх хүн ажиллаж байгаа хийм бэ гэж үү? Бүх цувралынхаа дуун дээр ажиллаж байсан хүн байгаа. Энэ F үсэг дээрх таамагуд гэвэл Silent Hill Downfall-ын F байх гэсэн таамаг явж байгаа юм байна. Шалтгаан нь үсгнийх нь фонд нөх төстэй байгаа гиндэ.